Сайн уу манайхаа. Энэ өдрийн аврын гэрья. 20 цээр талган тавтаа юу. За ингээд бүгдээрээ өнөөдөр өчигдрийн биний уншижсэн номыг уншилцгаая. Би гэгэрл гэж юу вэ гэд уншиж байсан. Тэрнээс цаашаага үргэлжлүүлээд уншия. Хүн байх гэж та хэлэх үедээ Бурхны тухай ярьж байна уу? Хэрв тэгж ярьж байгаа бол яагаад Бурхны тухай хэлэхгүй байгаа юм бол? Бурхан гэдэг үгийг олон мянган жилийн турш буруу хэрэглэсэн учраас утга учир агуулга нь үлэмж хоосон болсон. Би энэ үгийг цөөхөн тун болгоомжтой хэрэглэдэг. Бурханлаг ариун үлсийн бодит үннийг хизээч огт ойлгоогүй хүмүүс юуны тухай ярьж байгаа мэдэж байгаа мэтээр үгийг их л итгэлтэй хэрэглэж үгийн ард үлэмж хоосон зай үүсгдэг. Бас тэд юуг няцааж байгаа мэдэж байгаа юм шиг энэ үгийн талаар заримдаа маргадаг. Ингэж буруу хэрэглэж буйгаас болоод миний эсвэл танай бурхан л жинхэнэ бурхан, харин таны эсвэл та нарын бурхан хуурмаг эсвэл бурхан бол үгсэн хэмээх олонд тархсан Ницшегийн үг зэрэг хийсвэр болон хуурмаг итгэлүүд хүлээн зөвшөөрөл бий болсоор. Тэгсээр бурхан гэдэг үг маань хаагдсан үзэл баримтлал мэт болж энэ үгийг альва хүн хэлж байгаа агшинд хүмүүсийн ой тоонд голдуус цагаан сахалтай ахмад настай эрэгтэй хүний дүр төрх үүсдэг болж. Тэр нь таны гадна хүрээнд байгаа хүн хэн нэг хүн ямар нэг зүйлийн оюуны төсөөлөл бөгөөд бараг цаг үргэлж заавал эрэгтэй хүн байдаг. Бурхан юм уу хүн байх эсвэл өөр ямар нэг үг нь тухайн үгийн ард байгаа үгийн илэрхийлэхэд хэцүү бодит байдлыг тодорхойлж байвал эсвэл тайлбарлаж чаддаг. Иймээс гол чухал асуулт бол тухайн үгээр чиглүүлж байгаа тэр зүйлийг биеэр үзэж мэдхэд тухайн үг тусалж эсвэл саад болж байна уу гэдэг асуулт юм. Тэр үг тэр хэвийн ойлголтоос давсан бодит байдлыг илэрхийлж байна уу эсвэл таны итгэж байгаа таны толгой доторх санаа оюуны бурхан болохын тулд өөрийгөө дэндүү хялбархан хэрлүүлж байна уу? Хүн байх гэдэг үг юуг ч тайлбарлахгүй боловч нээлттэй ойлголт учраас давуу талтай юм. Энэ нь харагдахгүй байгаа зүйлийг хязгаартай зүйл болгож багасгадаггүй. Энэ нь хүний оюуны дүр төрхийг бий болгох боломжгүй юм. Хүн байхыг дангаар өмчлөх тухай хэн ч хүсэх эрхгүй билээ. Энэ нь таны өөрийн жинхэнэ мөн чанар бөгөөд та өөрийн оршин бүг мэдэрч би энэ байна, би тэр байна гэхээс өмнө би ертөнцөө ухаарсны дараа нэн даруй тань руу нэвтрэх боломжтой. Иймээс энэ нь хүн байх гэдэг үгээс хүн байхыг биеэр мэдрэх зүгт хийх жижиг алхам төдий юм. Энэ бодит байдлыг мэдрэхэд хамгийн том саад юу вэ? Хүний бодлыг хянуур бус болгох шалтгаан үүсгэх нь хамгийн том саад юм. Бодлоо хянаж удирдах чадваргүй болох нь үлэмж зовиртой эмгэг болно. Гэхдээ бараг хүн бүхэн ийм байдлаас болж шаналдаг учраас бид үүнийг анзаарахаа болж хэвийн байдал мэт санагддаг гэж бичсэн байна. За та бүхэн энэ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн уншлага хүртэл
Пока.